Өнөөдөр оролдооноор аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-6 дугаар зүйлийн 1 хэсэг зааснаар ялах дүнс үлдэж ирүүлсэн лавг сайхан толгодох хэргийг хэлцэнэ. Нарийн бичгээс ирцээ илтгэе. Оролцогч нар сууж байна. За шүүх хуралдаанд оролцох хүмүүс ирсэн байна. Хохирох сууж хурлыг үргэлжлүүлнэ. За шүүх хуралдааны дэгийг танилцуулъя. Шүүх хуралдаа Монгол Улсын нэрийн өмнөөс явагдана. Шүүх хуралдаанд оролцогчид шүүхд хүндэтгэлтэй хандаж үг хэлэх мэдүүлэг өгөхдөө асуудлаасаа босно. За мөн одоо улсын яллагч оролцогч нар шүүхийн шийдвэрийн үсээ сонсох байлцсан. Шүүх хуралдаанд танхимд байгаа хүмүүс шүүх хуралдааны дэг захих үүрэгтэй. За шүүгдэх шүүх хуралдааны дэгийг зөрчүүл танхимаас гаргах тухай сануулна. Дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүхийн шийдвэрийн үсээ сонсох байлцуулна. За улсын яллагч болон хохирогч шүүх хуралдааны дэг зөрчүүл эхний удаа сануулна. Дахин зөрчил гаргавал зөрчлийн үеэр шийдвэрлэлийг онцолно. За оролцогчдыг ойлгосон уу? Ойлгосон. За хохирогчдыг ойлгосон уу? Ойлгосон. За шүүгдэгчийн биеийн байцаалтыг эндээс уншин сонсоод буруу зүрх бичигдсэн зүйлээ хэлье шүү дээ. Боллоо. За Монгол Улсын иргэн 1998 оны 1-р сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун Орц суманд төрсэн 27 настай эрэгтэй дээд боловсралтай нийтийн удирдлага мэргэжилтэй хуваар хөдөлмөр эрхэлдэг ам бүл 5 аав 2 дүүэгчийн хамт Баруун Орц сумын 4-р үеийн тэмүүллийн 4-3 толд орсон суух хаягтай. За урдум нэрүүгээ хариуцлага хүлээж байгаагүй. Регистр нугаар ИЛЮ 98012115 сард одоогт Бат сайхны лавг сайхан гэсэн байна. Зөв үү? Зөв. За буруу зүрх бичигдсэн зүйл байна уу? Баггүй. Шүүгдэгчийн биеийн байцаалтаас улсын яллагч асуулт байна уу? Асуултгүй байна. За лавг сайханд прокурор ялах дүнлтийг гардуулж өгсөн үү? Ялах дүнлтийг гардуулж авсан уу? Авсан байгаа. За өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Баярбатар даргалан нарийн бичгийн дарга эмгэгчин улсын яллагч Цэгмэд томилолтоор хохирогч үлзий баясгалан шүүгдэгч лав сайхан нарыг оролцуулан шүүх хурлыг хийж байна. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нартай гэр бүлийн гишүүн болон сатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчоос татгалзах хэрэгтэй. За улсын яллагч татгалзах юм байна уу? Татгалзал байхгүй байна. Хохирогч Байхгүй. шүүгдэгч татгалзах юм Байхгүй. Нарийн бичгийн дарга. За шүүгдэгч эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль зааснаар тодорхой эрхэдэлж үр хүлээдэг ямар эрхтэй үүрэгтэй юм бэ гэдгийг танилцуулъя. За ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Сонсгосон ялгийн талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, баримтсалд гаргаж өгөх, нотлохоромж шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзах. За өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, амаар эсвэл бичгээр чөлөөтэй харилцах, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах. За шүүх бүрэлдэхүүн оролцогч нараас татгалзах юм хэрэгтэй. Уцнаа дууха. Эрхээ ойлгосон уу? Ойлгосон. За үүрэг нь болохоор шүүхийн дууцаар хүрэлцэн ирнэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх. Шүүх хуралдааны дэгийг сахих үүрэгтэй. Үүргээ ойлгосон уу? Ойлгосон. За төр сууж. За хохирогч гэсэн. За хохирогчийн биеийн байцаалтыг авъя. Хаана хэдэн онд төрсөн? Дорн аймгийн Баян сум 1997 оны 2 сарын 15-нд төрсөн. За хэдэн настай байлаа? Одоо 28 настай. Боловсрал мэргэжил. Бүрэн дунд. За ямар мэргэжилтэй? Батлан их сургуулийн ахлагчийн сургуулийг механик мэргэжлээр төгсөж байсан. 15-аас 16 онд. За хаана ямар ажил хийж байна? Одоо эрхэлж байгаа ажил Өмнөгов аймаг Ноён сум цагаан үйлчилгээ компанид механик хийж байгаа. Ам бол хэдүүлээ хаана орсон сууж байна? Ам бол дөрвөлээ Сүхбаатар аймгийн Ногоо хотхон 101-7. Эхнэр 2 хүүхэд. Сүхбаатар аймгийн Баруун Орц сум. Тийм. 1-р багийн. Ногоо хотхоны 101-7. За. Регистрийн дугаар. Регистрийн дугаар JU 9702 1516. Ургийн овог эцгийн нэр. Баясгалан Бодонгууд. Бодонгууд овогт баясгалангийн үлзий өсгөл юм уу? Тийм. За хохирогч мөн хууль зааснаар эрхэдэлж үр хүлээдэг. Ямар эрхтэй үүрэгтэй юм бэ гэдгийг танилцуулъя. За хохирогч нь бол хууль зааснаар дараах эрхийг эдэлнэ. За гэмтрийг болмос учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлөвлөх хүсэлт гарах хэрэгтэй. За мөн одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлохоромд гаргаж өгөх, шалгуулах ийм хэрэгтэй. За шүүх хуралдааны оролцогч нараас асуулт асуух.
За шүүхэн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх ийм эрхийг эдэлнэ. Эрхээ ойлгосноо та? Ойлгосоо. За үүрэг нь болохоор шүүхэн дуусраа хүрэлцэн ирнэ. Шүүхэн шийдвэр хуулийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. За эрүүгээр хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулахгүй байх. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. За өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. За мөн та худал мэдүүлэг өгвөл одоо хууль зааснаар зөрчлийн хууль болон эрүүгийн үйлчлэлээс хариуцлага хүлээнэ. За эрх үүргээ ойлгов уу? Ойлгосоо. За эрх үүрэг тайлбарсан баримтан дээр гаргаж болоод. За шүүгдэж басъя. Шүүх хуралдаанд та өмгөөлөгч авах уу? Авахгүй. Өөрийгөө өмгөөлж оролцох уу? Тийм ээ. Хохирогч өмгөөлөгч авах уу? Үгүй. За өнөөдөр шүүгийн хилцүүл хохирогч суужээ. Шүүгийн хилцүүлэг явуулахдаа эхлээд улсын яллагч ялах төвлөлтийн үнсэн сонсох нь. За шүүгдэгч мэдүүлэг өгвөл шүүгдэгчийн мэдүүлгийг сонсно. За үүний дараа хохирогчийн мэдүүлгийг сонсно. Ингээ хавц дээр цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэх судлах дараалал явуулнаа. Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд гин бурууг ямар байр суурьтай оролцож байна? Шүүх хуралдаанд ямар нотлох баримтыг шинжилэн судлах талаар саналаа хэлье. За мөн одоо хохирох шүүгдэгч нар шүүх хурал эхлэхээс өмнө гаргаж өгөх баримт хүсэлт тавьж гаргаж өгөх шүү. За улсын яллагч. За өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч лагуу сайхан тулгуудах эргэн иргэн шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэмтэрэг болсон гэмруудад тооцоолж алга байр суурьнд сорлцсон. За шүүгдэгч бол гэмбур дээр марахгүй хохирогч бол хомдол самлын хэмжлэх зүйлгүй гэж байгаа учраас ялах төвлөлтөд авсралтын зас нот харамтыг шинжилэн судлуулах гэмбуруугийн болон эрэг хариуцлах үйлчлэх шүүх хуралдааны нэгтгэгч болох саналтай наа шүч. Хохирогч шүүх хуралдаа эхлэхээс өмнө гаргаж өгөх санал хүсэл нотлох баримт байна уу? Байхгүй. Шүүгдэгчд байна. Байхгүй. За шүүгээ хилцүүлэг эхлэе. Улсын яллагч ялах төвлөлтийн үнсэн сонсгоно. За шүүгдэгч төр сууж байгаарай. Ялах дүнэлт ялагдагч лагуу сайхан толгот хэргийн хэргийн талаар Сүхбаатар аймгийн Урхиран газрын хяналтын орхоор Дашны бие 2025 оны 4-р сарын 14-ний өдөр эргүү үеийн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн нэгт хэсэг зааснаар 90 хэрэг үсч ялагчаар татсан. Би лагуу сайхан толгот 253 3 тэг 156 1 тэг 120 дугаартай эргийн хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын хэрвэрдэх тасгийн мөрдөх цагдаагийн дэслэх сөх олд мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж 2025 оны 4-р сарын 18-ны өдөр шүүгшилжих санал гарan хяналтанд ирүүлсэнийг 2025 оны 4-р сарын 21-ний өдөр хянаад тэмдэглэх нь ялагдагч лагуу сайхан согтруулахын дэндийн зүйл хэрэгэлсэн үедээ 2025 оны 2-р сарын 27-ны шөнө тэг цаг үед Сүхбаатар аймгийн Баруурт сумын 1-р багийн төсгөрт байрлах Мандал хотхны 104-р байрны коридорт байх үедээ иргэн үлзий баясгалантай тухайн үед үүссэн хувийн тарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа зогч өшөглөн улмаар биед нь хамар ясан туурал үүдэн баруун дээд 1-р үүдэн зүүн дээд 1 2 дугаар шүдний булгарал хамар ясны мөрилт хамар суралт зүүн үүдэн зөөлөн эдийн эсрэл гэмтвхийг хөнгөө хөрөл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь за хэрэг давагдсан даах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хөргөч үлзий сайхны мэдүүлэг автобус тэргийн 10-аас 11-р хуудсанд гэрч даваад оржийн мэдүүлэг авсргийн 14-өөс 15 дугаар хуудсанд гэрч цэн төчрийн мэдүүлэг авсргийн 18-аас 20 дугаар хуудсанд гэрч мэгмар сүрэнгийн мэдүүлэг авсргийн 23-аас 24 дугаар хуудсанд Сүхбаатар аймгийн шүүгшинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт авсргийн 29-аас 33 дугаар хуудсанд ялагдагч лагуу сайхны мэдүүлэг авсргийн 49-аас 51-р хуудсанд бол цугларсан байна. За дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд лагуу сайхан 2025 оны За дүгнэлтээ явах бай. За тэгээд нотлогдсон байна гэж за ялагдагч лагуу сайхан өөрийн үйлдэлийг хууль ёслол болохыг мэдэж хохирогчийн бид гэмтэл учруулсан үйлдэлтэй бол санаатай хэлбэрээр хандсан байна. Гэмбургийн санаатай хэлбэр үйлдсэн байна. Лагуу сайхан тулгах хэргийг шүүгшилжүүлэхээр шийдвэрлэв. Эргэн хэргийн зөрчил хуулийн 32 10 дугаар зүйлийн нэгтгэгдсэн заасны удирдлага болон тогтоогон ялагдагч лагуу сайхан согтруулахын зүйл хэрэгэлсэн үедээ 2025 оны 2 дугаар сарын 27-ны шөнө тэг цагийн үед Сүхбаатар аймгийн Баруурт сумын 1-р багийн төвсгөрт байрлах Мандал хотхны 104 дугаар байрны
коридорт байх үед иргэн үзий хэсгэлэнтэй тухайн үед үүссэн хувийн харамжгүй харилцааны улс маргагдаж түүний нүүрэн тус газартан гараараа зөхөж өшгөлтөн түүний бид хөнгөө охирол санаатай учруулсан гэмт хэргийг эргүүлэн тусгай ангийн 11 зур дугааруудын нэг тэгсгээс санжуулчаар тогтоосгоо. За лагуу сайхан тулгдах 253 156 нэгтийг 120 дугаар дэрэн хэргийг Харайлын дагуу Сүхбаатар аймагт Тусган дундын хашидны шүүх шилжүүлсэгүй ялах төвлөлтсөн хяналтын орохоор хууль зүйн зөвлөх ташны. За шүүгч үсэ. Ялах төвлөлтийг ойлгосон уу? Олсон. Ойлгомжгүй тайлбарлах зүйл байна. Өөртөө чи гардуулж гисэн ялах төвлөлтөд авахч байна. Ойлгомжгүй зүйл байхгүй. Ялах төвлөлт. Шүүх хурлаа мэдүүлэх үү? Өгнө. За бусдаас асуултын талаар ярья. Яагаад гинэ? Босон асуудлын талаар ярья. Тухайн үед би найз даваад орж хамт даваад ортой гадуур уулзаад тэгээд нэг шил архи хувааж авсан. Тэгээд 5 сарын тэр байранд манай найз цэнд өчр байдгийн цэнд өчртэй ярьсан чинь гэртээ сая ирчлээ гэдэг. Тэгээд цэнд өчрийн өч бид гурав нэг шил архи хувааж угаад тэгээд бараг 11 хөнгөрөөд 12 харж амархаа гарсан. Тэгээд гарах үедээ тэгээд би танихгүй нөгөө манай найз даваад орч таньдаг гэд энэ хүмүүсийг таньд юм аа гэд би гарч явахдаа нэг жоохон хэлам буруу зүрх ойлголцоод тэгээд тухайн мөрчөөс юм аа. Тэгээ яасаа зодсон гэдэг юм уу? Додсон хөдөлгөөн зөвшөөрөх юм уу? Зөвшөөрөхгүй юм уу? Хөдөлгөөн зөвшөөрч байна. Миний буруу. Өсөөлч асуулт үлээсэн. Асуултгүй наа шүүгч. Хохирчтой эвдэрсэн нь уучлахгүйсэн нь? Эвлэрсэн уучлахгүйс. Хохирол барагдуулсан нь? Хохирол эвдэрсэн нь? Барагдуулсан. За хэдэн төгрөг өгсөн? 7 саяар 1, 18 саяар 1 гээд нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 25 сая төгрөг. 25 сая төгрөг яасан гэдэг? Барагдуулсан. Хохирчд өгсөн юм уу? Тий. Тэр баримт нь хаана? Баримт ч нөө гэртөө нэг хуралдааны дараа хохирч асуулт байна уу? Шүүгдэгчээс асуух зүйл байна уу? Байхгүй. За шүүгдэгч басъя. Хохирч басъя. За та мэдүүлэг өгнө. Тухайн үед юу болсон бэ? Одоо гол санал юу байна? Хэмжилж байгаа зүйл юу байна? Хохирол барагдуулсан уу? За яа. За тэр тухайн орой бол би бас найзтайгаа мандал таванд мэгмүсрэнгийн найзтайгаа мандал таванд өвгөнд очиж байжсан. Тэгээд коридорт бид тааралдаа тэгээд муудалцаад тэгээд тамхитаа зогсоосон ч ирээд лавга ирээд зогсон юм аа. Яг тухайн орой бол тэгээд тэрнээс хойш маргааш нэрээд уулзаад би хаана яаж нэ тэрэг. Тэгээ хот руу давуулж яваад эмнэлэг домдгоор үзүүлж харуулад. Тэгээ одоо энэ шүдний асуудалтай байна. Шүдний асуудлаа тэгээд сувгийн эмчилгээг нь хийлгээд ингэ эхэлсэн байгаа. Лавг сайхан гэх залуугаас би эмчилгээний зардал болох мөнгө авсан. Тэгээ мөн эмчилгээ имплант шүдийг 6 сарын дараа хийх ёстой гэдэг. Тэгээ 6 сар ажилдаа явж чадахгүй байх гээд тэгээ 18 сая төгрөг хэмжилсэн юм аа лавг сайхнаас. Тэгээ тэрийг лавг сайхнаас авсан. Тийм болохоор одоо ингээд лавг сайханд гомс саналтай юм байхгүй. Тэгээд эрхэм шүүгч та залуу хүмүүс гарагтаар суугаа алдаа гаргасан байж тэрийг нэг харгал зүүцэж нэг яа шийтгэл аль болох юм хүм өгөхгүй хүн шиг салахыг хийх байхыг бодоорой. Би бас өмнө өөрөө бас яг ийм асуудлаас болоод ингээд тэнцээ аваад олж ирсэн. Тэгээд төрийн албаагч байж байгаад ажилласаа гараад ингээд хүнд аягүй их тийм хохиролтой юм байдаг болохоор тэрийг өөрийнхөө биеэр мэдсэн болохоор бас ингээд аль болох ингээд зөвөр тэнсэн гаргалзах ял өгөхгүй байхыг бодоорой л гэж хүсэх юм байна да. Одоо миний зүгээс л өөр их хэлэх юм байхгүй. За үсээ ялтагч хохирчоос асуух зүйл байна уу? За нэг асуулт байна. Шүүгдэгчээс хохирол төлбөртэй холбоотой хэдэн төгрөг өгсөн юм? Хэдэн төгрөг Өгсөн би хохирол төлбөрт. хэн? Шүүгдэгч танд хохирол төлбөрт 25 сая төгрөг өгсөн. Аха. Баримтаа хэрэг гаргаж өгсөн үү хохирол төлбөртэй холбоотой?
баримт хэрэгт өгсөн үү? Өгсөн. Баримт Хэрэгт гаргаж өгсөн үү? Хохирол төлбөр авсан талаарх. ойлгохгүй сайн. 25 25 сая төгрөг авсан талаар баримтаа хэрэгж өгсөн юм уу гэж асуугаад байна шүү дээ. Өгсөн. хэрэгт авагдаагүй байлээ. Өөрт үлгээж өгч. Ямар баримт өгсөн хэрэгт? Имчилгээний зардал болох ингээд мөнгө 25 сая төгрөг авсан ингээд юу өгсөн шүү дээ. Гэхдээ мэдүүлгээр өгсөн байж болно. Тэгээ баримт өгсөн юм чи 25 сая төгрөг хүлээж авсан ч юм уу шилжүүлгийн баримт байгаа юм уу гэж асуудаг юм. Үгүй. Цагдаад байцаагч захтай юу? Энэ хэрэгт хавц те одоо хэрэгт өгсөн юм уу мэдээлэл ажиллагаа. Байцаагч захтай цагдаад юм юу үг. За одоо бол гомд санал юм байхгүй маань тийм үү? Одоо бол гомд санал байхгүй. Нийгэмлэг зүйл байхгүй гэж бодлоо. Зөв үү? Байхгүй. Шүүгдэж асуулт байна уу? Хурцаас асуух зүйл байна уу? Байхгүй. За, сууцгаач. Хавц тэр цугларсан бичгийн нотлох хэмтгийг шинжилсэн судлалын улсын яллагч. За шүүгдэгч гэмрүүдээр марахгүй хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй байгаа учраас шинжилэн судлуулсан тооцол яаш өгч ялах тунгалтай асралтын зас нотлох хэмтгийг. За, хохирогчоос хавц тэргээс уншиж судлуулах тодруулах зүйл байна уу? Байхгүй. Шүүгдэгчтэй байна. Байхгүй. За, эрүүл мэндийн даатгалын санд нэг 75,000 төгрөг өчгсөн байна. Үнийг төлсөн үү? Одоор төлөг байгаа. Ямар дансанд яах юм бол энэ Төлнө. төлнө. Энэ ямар ч систем бэ гэхээр энэ хохирогчд улсаас үйлчлэг үзүүлж байгаа шүү дээ эмнэлгийн. Тийм ээ тэрийг Тэрний зардлыг бол одоо шүүгд буруутай итгэдээс гаргалт юм хуулийн залттай байна л да. тийм ээ. Төлөхөө үйл илэрхийлж байгаа юм байна тийм үү? Төлнө. За хавц тэргээс уншиж судлаа. Шүүгээ хилцүүлэх талуудад нэмж гарах санал хүсэл тайлбар байна. Үсэлэгч. Өөр санал байна ашигч. За шүүгээ хилцүүлэх дуусгая. За гэмбурыг асуудыг хэлцээ. Улсын ялагчд үлдээс хэлцээ. Улсын ялагчийн дүгнэлт шүүдэрч лагун сайхан нь хохирогч үлзий сайхны үед хөнгө охирол санаат учруулсан гэмт хэрэгүүлсэн болох нь ховтос хэрэг тавгцсан нотлох харамт болон өнөөдрийн хэлбэрийн шүүгүүр танаар тогтоогдож байгаа учраас шүүдэрч лагун сайхны эргүүлэн тусгайг 11 6 дугаар зүйл нийт хэсгсэн гэмт хэрэгүүлсэн гэмбуруудад тооцоолох саналтай байна. Гэмбургийн талаар хохирогч хэлцээд байна уу? Үлзий байсглаа. Байхгүй. Шүүгдэгч гэмбургийн талаар хэлцээд байна уу? Миний буруу. Би өөрөө болчмгүй үйлдэл болон санамсаргүй байдал гэхэд бас хэцүү, санаатай гэхэд бас хэцүү нэг арх сотруулгын данаа зүйл хэрглэжгээд залуу насныхаа өмнөөс болж хүнтэй минь тус мэдээд эвдэр наримталтай хоёр дэшээ салаад явах газар түргэн зангаасаа болоод өнөөдрийн зогсож байгааг ойлгож байна. Миний буруу хүлийн зөвшөөрч байгаа. Надад өөр хэлэх юм байхлаа. За талууд гэмбургийн талаар маргааг учраас хуралдааны засварлах үүгээр явуулчээ. За энэ лавг сайхан бол за хувийн харамжгүй харьцааны улмаас үлзий басгалынгийн бид хөнгөн хөрөл учруулсан хавц дээр давагдсан баримтуудаар нотлогдсон тогтоогдож байна. За иймээс бол лавг сайхны эрүүгийн үйл тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэрэг үйлдсэн гэмбуруутай тооцох шийдвэрийг шүүхээс гаргаж байна. За прокурорын газраас зөвлөж ирүүлсэн хэргийн зөвлөлт тохирсон байна. За хохирол төлбөрийн хувьд хохирогч үлзий басгалан бол одоо гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас энэ тогтоолоор бол лавг сайхан бусдад төлөх төлбөргүй бол дурдж шийдвэрлэж байна. За гэмбургийн талаар гарсан шийдвэрийг ойлгоцгоосон уу? Ойлгосоо. За тэр 25 сая төгрөг өгсөн авсан гэдэг асуудал бол хавц хэрэгт баримтаар байхгүй учраас энэ талаар бол дурдсангүй. Ойлгов уу? За ингээ гэмбуруутай татсан учраас эрүүгийн хариуцлага оруулах асуудлыг хэлцээ улсын ялагч дүгнэлтээр хэлсэн. За шүүхээс шүүгдэгч лагун сайхныг эргүүлэн тусгайг 11 6 дугаар зүйл нийт хэсгсэн гэмт хэрэгүүлсэн гэмбурт тооцсон учраас эрүүг арилгах үйлдэх улсын ялагчийн дүгнэлтийг танилцуулъя. За шүүгдэгч бол анхудаа гэмт хэрэгүүлсэн гэмбуруу дээр бол маргаангүй. За хохирогч бол гомдол саналгүй гэж байгаа учраас эргүүлэн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн нийт хэсэг зааснаар 651-т тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялгарлуулах саналтай. За хохирогчийн зүгээс бол нэг хэмжилсэн зүйлгүй, эсвэл санаа хохирол хэмжлэхгүй гэдгийг илэрхийлсэн. За хэрэгт бол эдмэрийн баримтаар хураагдсан бүтгэмжилсэн зүйл байхгүй. Мөрдөн шалгаалгын явцад бол гарсан зардалгүй. Сааш гэж. За шүүгүүлэлтэд завсрал шийдвэр гаргах гэж байна. Хохирогч хэлэх зүйл байна.
Миний зүгээс хэлэх зүйл байхгүй. Одоо аль би дөрөв бас хэлсэн ч бас энэ лавг сайхан гэж залдаг бас өөрөө бас өмнө ингээд асуудалд ороод ингээд тэнцээ аргалж хялаваад төрийн байгууллагт ингээд ажиллаж чадахгүй одоо өөрөө ингээд гэр бүлээсээ хол уурхад ажиллаж байгаа маа. Тэгээд ингээд гэр бүлээсээ хол байх ямар гэдгийг мэдж байгаа болохоор энэ лавг сайхан гэж залууд тэнцээ аргалж хял битгий өгөөсэй. Хүнд ял битгий өгөөсэй л гэж миний зүгээс хүсэж байна. Шүүгдэгч өөрөлдөө насварлаж шийдвэр гаргах гэж байна. Эцсийн болгож хэлэх зүйл байна. Байхгүй. За төгсөлөө. За гараад ээж өгдөө. Ойрхон байж байгаарай. Бүгдээ гараад. За ороорой. За бүгдээр босноо. Шүүх хуралдаанаас шийдэх тогтоол гарч байна. 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын нэрийн өмнөөс Сүхбаатар аймаг дахь сумнуудын анх шатны шүүхийн шүүгч Баярбаатар даргалж шүүх хуралдаан нэрийн бичгийн дараагийн хүчин улсын ярилцлага цэгмэд хохирогч үлзий өсгөлэн шүүгдэгч лавг сайхан нарын оролцоолон шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар лавг сайхан толгох хэргийг 2025 оны 4 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хяналтлаа. За ингээд шийдэх тогтоолын тогтоох хэсгийг унш танилцуулнаа. Нэг шүүгдэгч сард одоогт бат сайхны лавг сайхныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохир санаатай учруулах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэрэг үйлдсэн гэм буруутай тооцсогоо. 2 эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар шүүгдэгч үлзий сайхан шүүгдэл лавг сайхныг 601 тэнцэх хэмжээний буюу 600 мянган төгрөгөөр торох хялаар шийдэгсэвэ. Лавг сайханд оногдуулсан торох хялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосгоо. За шүүгээс тогтоосон дээрх хугацаанд торох хялыг биелүүлээгүй бол шүүх бэлэгдээгүй торох хялын 15 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 20 хялаар солихыг шүүгдэгч лавг сайханд мэдгцэвэ. За иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1 эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 нэгдүгээр зүйлийн нэг хэсэг зааснаар шүүгдэгч лавг сайхнаас 75396 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлцэд олгосгоо. Шүүгдэгч нь энэ хэрэг улмаас сагдсан хоригдоогүй хэрэгт эднүрийн баримтыг хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй иргэний хувийн бичвэрт авагдаагүй хохирогч гомдлгүй нэхэмжлэх зүйлгүй сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсгаа тогтоолыг уншин сонсгосон хүчинтэй болно. Оролцогчид эсвэршөөрөл тогтоол гардаг авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалтчдын шүүхэд гомдол гаргах прокурор эсвэл бичиг хэрэгтэй болохыг дурдсгаа. За шийдэх тогтоол гомд эсвэл болсон тохиолдолд тогтоолын биелэлтийг зүтгүүлзүүлсэгээ даргалагч. За шүүгдэлээс сууж бай. За шүүгдэгч ойлгосноо? Ойлгосон. За таны гэмтрийг үйлцэн гэм буруутай нь тогтоогдож байна. За тохиолдолд шинжтэй нөхцөлд болмоос анхудаага гэмтрийг толбогдсон. За үйлцэн одоо гэмтэр гэм буруугаа ойлгон ухамсарлаж хохирчд учирсан хохирлыг нөхөн төлсөн тэр зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж энэ удаад 600 мянган төгрөгөөр торох хялаар шийдэх нь таны үйлцэн гэмтэр гэм буруу тохирно гэж шүүгээс үзлээ. Ойлгосноо? Ойлголоо. За 600 мянган төгрөгийг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоолоо. Энэ нь бол таны цалин хос орлого олох боломжийг харгалзан дээрх хугацаагаар тогтоосоо. За дээрх хугацаанд та торох хялыг биелүүлээгүй бол 20 хялаар солихно. Мөн танаас 75 мянган төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын хэлцэд олохоор шийдвэрлэсэн. За хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас бол лавг сайхан нь энэ тогтоолоор бусд төлбөргүй ингээд үрдэж шийдвэрлэлээ. Ойлгосноо хохирогч? За тогтоол 15 хоногийн дотор гарч хэргийн оролцогч нар хүргэгдэнэ.
Тогтоол авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалтах гомдол гарах хэрэгтэй. За улсын ялгч тодруулах зүйл байна. Байхгүй наа шүгч. За хурал хаснагт тий. За гаргачих. Дараагийнх нь